За сайн байцгаана өрхөн хүнд үзэгчтэй. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос бэлтгэж явуулдаг Монгол гайхамшиг нэвтрүүлгийн 127 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. За ингээд Монгол гайхамшиг нэвтрүүлгээ одоо ирээд Монгол улсын бүх мэргэжлийн салбараас анхдагчдыг бүтээсэн ирээдүйд гайхамшигыг бүтээгч анхдагч аюулгүй иргэд маань одоо зочноор өргөдөж оролцдог юм боломжтой. За ингээд өнөөдөр манай Монгол гайхамшиг нэвтрүүлгээр Хонхот овгийн цэрэнгийн Дэмбэрлэгай одоо өргөдөж оролцож байна. Сайн байна уу Дэмбэрлэгай? За ингээд Дэмбэрлэгай маань одоо ямар аль салбарт ямар үйл хэрэг бүтээсэн бэ гэдгийг одоо би товчхон танилцуулах юм. За ингээд Монгол улсад анх удаа сургалтын кредит үнэлгээний технологи болон боловсролын үнэлгээний ерөнхий шалгалтын тогтолцоог 2006 онд санаачлан нэвтрүүлсэн байна. За энэ тухай одоо яаж хэлэх вэ тийм үү? За тэгэхээр 1990-ад оны ихээр Монгол зах зээлч хідэл одоо энэ үнэлгээний болохгүй байна гэдгийг бол хэлээд байсан. Одоо бид чинь тэр үе чинь одоо сайн нүнд муу онцгой 5 хоног авчдаг байлаа шүү дээ тийм ээ. Гэтэл гадаадаас явсан хүмүүс бол тийм арай өөр үнэлж ингэж байдаг. Яаж үнэлж байгааг гэдэг зэрэг мэддэггүй. Тэрс амаргүй байсан байна лээ. Тэгж байдлын намсраа хитэмч Америк Монголын нийгмийн тэргүүн байж байгаад надад нэг материал авчиж өглөөлт энд нэг сургууль танилцуулга байна. Чиний үзээч гэж. Тэгээ бид улс орноор их сургуулиас байгуул байсан юм байна тэр үед. Тэгээд ингээд хараад байсан чинь дотор нэг кредит технологи гэсэн нэг юм байна. Кредит технологи гэсэн тийм байсан. Тэгээд тэрийг сайн авч болоод өгөөд нэг үдсээр чинь одоо хагас жил гаруй үзэж үзэж авсан болж байгаа юм доо. Тэр үе чинь хүний технологи учраас их төвтэй. Өөрийн юм чинь хамаахан шүү дээ. Шал өөр үнэлгээний өөр байсан. Тэгээд нэг юм олдсон. Ямар ч байсан бид бол үнэлж байгаа буруу байна. Бидний бүх үнэлж байгаа буруу байна гэдэг юм харагдсан. Тэгээд би нэг өгүүл бичсэн тэр үед. Тийм ер нь одоо бид шавнараа зөв үнэлж чадчих байна уугүй юу гэж. Энэ одоо засгийн газар мэдээ санны 93 оны 115 дээр гарсан байна шүү дээ. Бид шавнараа зөв үнэлж чаддгүй гэдэг юм өгүүл хэлсэн. Эндээс бол чадахгүй гэж гарсан. Энийг 3 хүүхэд авсан чанаржав тэгшжав гэж хоёр. Бид нь одоо тэгшжав юм гэдэг. Тэгшээр үлждэг бидний үнэлгээ бол чанар ерөөс ордог. Жишээл одоо бүр над өөдрөг гэх юм л би чинь одоо дунд сургууль байхдаа бие төвний хэлнийг оролцдог. Бие төвний хэлд одоо сайн авчихвал тэгээд сайн гарчдаг. Гэтэл баруун технологид бол бие төвний хичээл нь бол 1 КЦ-тэй. Математикийн хичээл нь бол 3 КЦ-тэй. Өөрөөр чанар өөр юм байх нь тийм. Гэтэл тийм хоёр өөр ийм хоёр өөр юм хийж яагаад идэхэн дунд үлчиж байгаа. Тэгээд дахиад нэг хөсөлж явсан чинь тэр метод дотор байсан юм да. Тэгээд Сиракузын их сургуулийн танилцуулга материал байсан шүү. Одоо санахад бол хичээл гэдэг бол чанараа өөр юм байх юм. Хүнд хичээл нэг хүнд олон оноотой байх юм. Хөнгөн хичээл нь бол цөөхөн бага оноотой байх юм. Одоо тэрийг одоо нэг жиг нэрлэж байгаа юм л да. Хичээл гэрэг цагийг нэрлэж байгаа гэж одоо орчин үед бол тийм үү. Тэгэхээр хүнд хичээлийг олон үзэх юм бол хурдан олон оноо авч болох юм байна. Хөнгөн хичээл үзэх юм бол тэгээд хөнгөх тэгээд явдаг нэг хөөс маягийн байх юм байна л да. Дуугарч гэдэг юм уу, би навч гэдэг юм уу, одоо 6 цагийн хичээл биш одоо нэг шоу ондортой. За одоо энэний үрдэн одоо манай Монгол хийж байгаа шүү. Телевизэн олон хүмүүс дандаа шоучны болчихсон. Тэгээд жоохон гүнзгий агуулгыг яаж чаддаг болсон. Нөгөө юундаа байна, нөгөө чанараа орчихгүй юу, тийм ээ? Зүгээр нэг уут юм байгаад өдөө дотор нь дан хөвгөн байгаа мó, тийм ээ? Дан алтан хоёр өгөн үзтий. Тийм ээ. Гаднаас нэг юу харагдана нэг уут харагдаад байна даа. Түн шиг юм байсан байхгүй. Надад энэ ушид олсон. Тэгээд одоо кредит гэдэг үгийг орчуулах гэж оролцсон. Одоо их сургуулийн багштай оролцлоо. Одоо 90 л одоо энэ бол орчуулж хэрэггүй юм байна. Харин кредитийн дараа үнэлгээ гэдэг нь чи. Тэгээд кредит үнэлгээгээ тэгээд технологи яваа гэж. Энэ Монгол орж ирсэн үг шүү. Үнэлгээ гэж одоо миний оруулж ирсэн. Ингээд одоо хэдийн хөдөө яриа тэгээд их сургуулийн багштай суулгаж яриа лекс үзэх. Бүр яа гэдэг юмсан. Оо яг ийм байна. Харин ийм л байсан шиг байна. Тэгээд одоо кредит үнэлгээний технологи гэж Монголд орж ирж бид одоо нэг юм хийж. Ингээд одоо энэ бүр том юу гаргасан л да. Танилцуулга материал. Тийм. Энэ одоо ийм ном байдаг миний Монголын боловсрол оюуны хөгжил гэж. Энэ дээр одоо энэ 10 11 зөвлөлтөй кредит үнэлгээний технологийн тэгэхээр ий чөрөнгийн юм гаргасан. Үүнээс хойш одоо хүчтэй хэрэг энэ чинь 93 оны номер 20 дээр гарсан байна шүү дээ. 93 ихээр гэсэн үг чинь. Нэгсрээ харны талаар гэж. Тийм 93 оны. Тэгээд үүнээс хойш одоо нэг доктор болсон ч хүн байна. Гав яат болсон. За актив болсон.
Тэдгээр хүмүүс ямар ч байсан одоо миний энэс их авсан учраас би кредитний технологи одоо би хийсэн юм аа, би оруулж ирсэн юм аа гэж одоо ингэж хэлдэггүй юм билий. Жаргахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд санаа хийхэд бол ер нь одоо нэг юм хийх гээд тэр чинь бас нэг тийм анх тэгшин шинжтэй байгаа болвол түүнийг боломжоор нь хэвлэлд сананд гаргах хэрэгтэй байна. Ингээд баримжуулах хэрэгтэй. Энэ баримжуулсан. Тэгэхээр энэ дээр ингээд олон үгэл орсон тийм ээ. Ингээд бүгдээс энэ бол баримжуулсан юм ном байх. Тэгэхээр он сартаа байж штэ. Энэ хөдөлж болохгүй тийм. Энэ одоо энэ засгийн газар мэдээлэл. Тэгээд ардын хөсөний 93 оны номер 186 685 гэж гэрэл чинүүд ардын хөсөний байсан биз тийм ээ. Тэгэхээр одоо сэтгэлийн хуулиар хин илүү ардын хөсөний 94 оны номер 218 917 гэж байна. Энэ бол одоо хөдөлгөөн болсон байна. Энэ бол одоо миний кредитний технологи явуулсан ажил. Дараа нь энэ чинь үргэлжилж явж байгаад одоо олон сургуулиар орсон, манай хаан сургуульд даваад явсан л да. Гэхдээ